хийж үйлчилж байна. За ингээд Momedical эмнэлэг за яг одоо эмч мэрэгчлэнүүд нь одоо бэлтгэгдсэн өндөр ур чадвартай ийм одоо эмнэлэг байдгийн байна. Үзэгчд маань ч гэсэн одоо эрүүл амьдрал цааны нэвтрүүлэгтэй хамт байж энэ эмнэлгийн үйл ажиллагаатай бас танилцаараа тун удахгүй бас үзэгч та бүхэн лабораторийн хэсгийг бас танилцуулах болно. Эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үзэгч та бүхэнд одоо Momedical эмнэлгээс үргэлжилж байгаа нэвтрүүлэгтэй маань хамтран ажиллаж байгаа гэсэн үг. За Momedical эмнэлгийн хувьд те танай эмнэлэг дээр одоо хүмүүс ирлээ гэж бодоход ямар одоо үзлэг шинжилгээнд хамрагдах боломжтой юм бэ? Тэр талаас нь гоё танилцуулж өгөөч эмнэлгээ те. За. Энэ одоо энэ зогсож байгаа хэсэг маань болохоор манай амлалтаар үзлэг шинжилгээний онцлогооны хэсэг баггүй юу? Ингээд энэ хэсэгтээ угтах. Тэгээ эндээ хүмүүсээ бүртгүүлээд тэгээ үзлэг шинжилгээнүүд өрөөнүүдтэй ингээ ороод тэгдэг. Одоогор болохоор манайх эхоны 2 эмчтэй. Тэгэл нэгтгэс хасааны хооронд үзлэг шинжилгээ хийгдэнэ. Тэгээ ийш явах юм бол эрентхээ те бүх төрлийн эрентхээ зүнээс толгооноос хамарнаас гээд нөлөө өсгөх хүртэл эрентхээний хийж байгаа. Тэгээ цаашаа явах юм бол эмэгтэйчүүдийн хэсэг байгаа. Манай эмэгтэйчүүдийн юм нарийн мэрэгжлийн 3 эмчтэй болохоор нэгтгэс бүтэн сайнны хооронд ингээд үзлэг шинжилгээнүүд хийгддэг. Тэгэхээр ингээд цагийн хуваар нь өөр болохоос биш ингээд ирээд үйлчлүүлээд үзлэг шинжилгээнд л хамрах. Тийм байна. Эргэлтчин нөгөө амралтын өдөр гээд эмнэлэг болтохгүй болчихсон шүү дээ тий. Тий, ерөнхийдөө нөгөө амралтын өдөр айгүй ачаалт ихтэй болчдөг. Эмэгтэйчүүдийн эмч маань одоо бүтэн сая өдөр ажиллаж байгаа болохоор харьцангуй нөгөө үйлчлэгээ явуулахад амар байгаа. Энд бас нөгөө дотор болон дотоод шүрлийн эмчийн үзлэг хийгддэг. Лабораторийн хэсэгт бас нэг эмч байдаг, энэ хэсэгт нэг эмч байдаг. Тэгэхээр нэгтгэс хагасааны оронд бас үзлэг хийгдэв явна. Урологийн 2 эмч байгаа. Эрэгтэйчүүд болон уролог хоёрлын энэ үздэг. Тэгээд манай инэрл эмч гээд урологийн эмч маань мэс засал, ерөнхий мэс заслын үзлэг хийн. Тийм тэгэхээр нэгтгэс 5 дахь орон тэр эмч маань урологоо үзнэ, мэс заслын үзлэг шинжилгээ хийн. Тийм бас давуу талтай манайх. Тэгээд нөгөө эмч нь болохоор нэгтгэс хагасааны хооронд ингээ ажиллаа явуулдаг. Тийм. За аж хамар хоолой үзлэг хийгдэн. Нэгтгэс 5 дахь хоорондоо үзээд явцдаг. Цаашаага бүдүүн шулуун гэж сулан ходоодны дуран хийгдэж байгаа. Танай эмнэлгийн хувьд би нөгөө сонсож байхад тоног төхөөрөмжийн хувьд нэлийн одоо дэвшилтэд те агсан төвшний ийм тоног төхөөрөмж ашигладаг гэж сонсож ирсэн юм байна. Тий, ерөнхийдөө нөгөө одоо эмэгтэйчүүдийн нөгөө жирэмсний яхаа өдр нь болохоор 5D те нөгөө ургийн гажгийн чинь одоо нөгөө ургийн антон бүтцийг илүү тодорхой сайн хардаг гэдгээр арай илүү наривчлалтай харна. Эрентхэн гэхэд одоо чих амар хоолойноос те хамрын эрентхэн харуулах хэл манай эндээ шууд эрентхэнээ хараад эмчтэй хариугаа бариад очиход ингээ нэг юм цаг алдахгүй те маш хурдан хугацаанд хариугаа гаргаад үзлэгээ хийгээд дүнэлтээ хийгээд өчгөр нөгөө хүн маань нэг газараасаа маш олон шинжилгээ үзлэгээ хийгээд цаг хэмнэх боломжтой. Momedical эмнэлэг одоо ингээд үүдэр нь ингээ ороод ингээ явж байхад бол маш одоо эмнэлэг одоо айгүй нэг тийм хэдий одоо өвдсөн те эрүүл мэндийн одоо шаналлсан хүмүүс ирж байгаа ч гэсэндээ маш гоё одоо ийм тайван ийм орчныг бүрдүүлж мэдээж одоо хамт олон бол найрсаг урайлгахан одоо мэдээж одоо хүнд те эрүүл мэндийн тусламж үйлчилгээг яаж одоо илдэг найрсаг сайхан хүргэдэг вэ? Энэ хамт олон бол яг тэр одоо шин чанарыг бүрдүүлж. За Momedical эмнэлгийн одоо яг энэ аппарат тоног төхөөрөмжийн хувьд бол улсдаа маш цөөхөн байдаг хамгийн сүүлийн апдейт хийгдсэн ийм одоо тоног төхөөрөмжүүдийг ашигладагаараа онцлог. За тухайлбал энд бол эдний рентген аппарат бол одоо маш сүүлийн үеийн одоо давуу тал ихтэй ийм одоо рентген аппарат байх жишээтэй. За энэ хамт олон бол орчин үеийн дэвшилтэт технологи бүхий одоо Америк нэгдсэн улс, Япон, Орос улбаны улс, холбооны бүгд найрамдах Герман улс, за мөн бүгд найрамдах Хятад ард улс зэрэг 82 улсын одоо сүүлийн үеийн урвалж онцлоор тоног төхөөрөмжүүдийг ашиглаж онцлогоо эмчилгээг хийдэг юм байна. Тэгээ энэ бол одоо мэдээж ард иргэдэд бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээ хамгийн одоо сүүлийн тоног төхөөрөмжөөр чанартай үзүүлж хүргэж байгааг харуулж байна. За Momedical эмнэлэг нь одоо сүүлийн үед одоо эрт илрүүлэг одоо хийгдэх болсон. За байгууллагын ажилтнуудын бас урьдчилан сэргийлэх үзлэгийг
одоо багцлан хийдгээрээ онцлог. За мэдээж одоо тухайн байгууллагын онцлог одоо шинж чанарт нь тохируулаад одоо эмчийн өслөг онцлогоо зөвлөхөө за мөн ажилтнуудын энэ одоо нэгдсэн эрүүл мэндийн тайлан бас гаргаж өгдөг ийм байгууллага байна. За мөн тухайн байгууллага дээр очиж одоо шинжилгээ авдаг буюу одоо тухайн байгууллага хаана байрлаж байна. За тэнд нь одоо зөвөрлөх боломжтой энэ одоо тоног төхөөрөмжүүд аваа очиж бас байгууллага дээр нь очиж одоо энэ үслэг шинжилгээ хийх ийм боломжтой эмнэлэг байдаг юм байна. Үзэгч та бүхэн эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн энэ удаагийн дугаараас Mom Medical эмнэлгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ одоо яг ямар шатнд байдгүй, ямар одоо үслэг онцлогоо хийх боломжтой байдгийг за мэдээж одоо хүн амтны эрүүл энхийн мананд бас хэрхэн яаж ажилладаг ийм одоо баг хамт олон байдаг вэ гэдгийг энэ удаагийн дугаараар бас үзэх Амьдрцгай нэвтрүүлэг үзэж та бүхэнд эхлэл хэсэгтээ Mom Medical клиникийн эмнэлгийн амбулаторийн хэсгийг үзэж та бүхэнд танилцуулсан. За харин одоо үргэлжлүүлээд бид лабораторийн хэсэгт орж ирээд байна. Эмнэлэг зүүн нэгдсэн лаборатори. За лаборатори эрхлэгч Сарангуй. За та одоо бидэнд яг энэ одоо лабораторийн үйл ажиллагааг танилцуулаач те. Бусад нөгөө лабораториос ялгарах давуу тал хүчин чадал юу нь ямар байгаа юм бэ гэдгийг та гоё танилцуулж өгөөч те. За манай Mom Medical клиникийн эмнэлгийн эмнэлэг зүүн нэгдсэн лаборатори маань бол эрүүл мэндийн лабораторийн чанар ур чадвар тавигдах шаардлага ISO 15189 стандартаар 2 удаа амжилттай итгэмжлэгдсэн ийм лаборатори. Тэгээ хүн ардтай бол манайх эмнэлэг зүүн чиглэлээр одоо клиник биохим, иммунолог, гематолог, микробиолог, молекулологийн чиглэлээр бол мөн одоо эд хэсгийн шинжилгээгээр бол эмнэлэг зүүн тусламж үйлчилгээг төргөн шуурхай яаралтай үнэн зөв найдвартай одоо хүргэж ийм лабораторийн тусламж үйлчилгээ үзүүлдэг лаборатори. Ер нь лабораторитой бол чанарын удирдлагын тогтолцоог бол бүрэн хэрэгжүүлсэн ийм лаборатори байгаа. Мэргэжсэн чадварлаг болсон хүчнээр хангагдсан. Өдөр тутмын үйл ажиллагаа бол ингэж хэвийн тасралтгүй явагдаж идэг лаборатори. За лабораторийн маань одоо онцлогоонд хэрэглэгдэж байгаа уралж онцлогоор тоног төхөөрөмжүүд бол бүгд одоо дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон олон улсын одоо чанар стандарт шаардлагуудыг хангасан тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон эмч мэрэгчлэнүүдийн тасралтгүй сургалт мэдлэг мэрэгжил дээшлүүлэхээр бол бид нар стандарт хэрэгжүүлсэн ийм лаборатори учраас одоо байнгын тасралтгүй хөгжүүлэлт боловсруулалт явагдаж байна. За энэ найдвартай лаборатори гэж би бол хэлмээр байна. Яагаад гэвэл хүмүүс нөгөө нэг яг баталгаатай найдвартай лаборатори хаана байдаг вэ гэж маш их одоо хайдаг тий. Аль нь одоо баталгаатай юм болоо гэж айгүй хэрэгэлцдэг. Тэгвэл Mom Medical клиникийн эмнэлгийн эмнэлэг зүүн нэгдсэн лаборатори бол яг одоо нөгөө чанар стандартын шаардлага хангасан баталгаатай найдвартай лаборатори юм байна. За та одоо лабораторийн үйл ажиллагааг танилцуулах уу? За тэгэхээр манай лаборатори ингээд тусдаа яг энэ эмнэлэг зүүн хэсэгтээ бол яг лабораторийн хэсэг маань яг стандартын дагуу лабораторийн одоо урсгал ямар байдгүй яг тэр зохион байгуулалтаар бол зохион байгуулагдсан. За ингээд тэгэхээр манай лаборатори руу орох уу? За за бид нар одоо яг ингээд лабораторийн хэсэг рүү ороод ирсэн байна. Яг үүд одоо хэсэг ч гэдэг юм уу тий би бол тэгж хэлэх гээд байна л да. Ингээд тус тусдаа яг нөгөө өрөөнүүд байгаа юм шиг байна. Та сайхан тайлбарлах юм шүү дээ. За энэ хэсэг маань бол яг манай лабораторийн одоо шинжилгээний үр дүн боловсруулах хариу тайлан илгээх юм офис хэсэг байгаа. За ингээд энэ лаборатори маань бол яг манай эмнэлэг зүүн лабораторийн хэсэг. Биохимийн лаборатори, иммунологийн лаборатори, клиник химийн лаборатори бол энд үйл ажиллагаа явуулж байгаа. За сайн байна уу? Сайн байцгаана уу? За манайд одоо яг эд ажилтаа ажиллаа хийж байна. За өглөөгөр ер нь их ачаалттай байдаг бах те хүмүүс яг өглөө эртэл шинжилгээ өгдөг баг. Ер нь тийг нь өглөөнөөс ингээд орой 18 цаг хүртэл манайх одоо бүтэн үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд мэдээж нөгөө эмнэлгийн тусламж үйлчилгээ өглөөний цагаар ялангуяа манай эмнэлэг зүүн эм шинжилгээнүүд маань бол дандаа өглөн байх шаардлагатай, өглөө эрт байх шаардлагатай гэсэн юм шаардлагуудын дагуу бол өглөөний цагаар дийлэнх шинжилгээний ачаал маань бол ирдэг. 70-80% нь бол өглөөний цагаар ирнэ. Орой бол ер нь үндсэндээ яаралтай шинжилгээнүүд хийгдэх юм болцоотой байдаг. За энэ хэсэг маань бол манай
яг клиник химийн хэсэг. За энэ бол ингээд коголограммын бүрэн автомат анализатор. Одоо мөн бас яг шинэ технологиор бид нар цус бүлгэнтийн шинжилгээг бол хийдэг. За энэ цаад тарж байгаа гэсэн маань манай яг сорц авах хэсэг. Сорц аваад энэ цонхороо дамжуулаад бид нар одоо сорцоо хүлээж аваад шууд боловсруулалтанд ороод одоо шинжилгээгээ хийгээд явдаг гэсэн. За энэ бол бас манай нэг сүүлийн нэлээд дэвшилтэд технологи байгаа. Бид нар одоо нөгөө харшлын шинжилгээ, хүнсний эрүүл нийцлийн шинжилгээ бол энэ бүрэн автомат анализатороор хийгддэг. Харшлын одоо 60 үзүүлэлт, хүнсний одоо үйл нийцлийн 90 үзүүлэлт үздэг. Бас их олон тооны үзүүлэлт үздэг. Маш одоо үр дүнтэй шинжилгээ байдаг. Манайд бас нэлээдгүй энэ шинжилгээ маань бол хийгддэг. Шинжилгээ байгаа. За энэ дээр бол одоо шээсний шинжилгээний анализаторууд байна, стрип шинжилгээ. За манай лабораторийн нэг давуу тал маань шээсэн дээр бол нөгөө шээсний тунцны шинжилгээгийн бүрэн автомат анализатор үздэг. Шээсний үндсэн 11 үзүүлэлтээс гадна тунцыг бүр наривчлан энэ одоо үзүүлэлтээр бол аппаратаар шинжилж гарч ирдэг. За энэ маань бол үрийн шингэний чанарын шинжилгээ хийгддэг. Одоо үр дутаах чадвар, үрийн спермацоидын хөдөлгөөнийг одоо тодорхойлохын шинжилгээ хийгддэг. Тэр шинжилгээг бас танаа дээр авдаг болох юм шүү. Манай дээр авдаг. Мөн энэ дээр бол одоо улаан эсийн тунах урдын шинжилгээ хийгддэг. За тэгээд цусны дэлгэрэнгүй шинжилгээний Sexmis компани XN 550 гэсэн анализатор байгаа. Одоо энэ төхөөрөмжчин бол нэлээд сүүлийн үеийн дэвшилтэд технологи байгаад байгаа юм тийм. Манай Монгол фарм компанитай бас яг ингээд Монгол фарм компани охин компани гэж явагддаг. Тэгээ Монгол фарм компани маань бас яг нэг үйл ажиллагааны хэсэг нь лаборатори эмнэлгийн тоног төхөөрөмжөөр оруулж байнгын шинэлэг тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийн тийм сүүлийн тоног төхөөрөмжөөр одоо ханган нийлүүлэх гэсэн юм үүрэгтэй. Одоо бидний алсын хараанд гэсэндээ одоо манай лаборатори ийм шинэлэг инновацлог лаборатори байж одоо үйл ажиллагаа явуулах гэсэн юм өрөөтэй байдаг. За энэ бол бас хэтийн Yolo компани iFlash 1800 гэсэн юм бүрэн автомат иммунологийн анализатор байгаа. Энэ дээр бол одоо маш олон үзүүлэлт үздэг. Хавдрын маркерууд, гормонууд, шөөмөн хавдар илрүүлэх шинжилгээг мэдэр иммунологийн нарийн үзүүлэлтүүдийг бол шинжилж гаргадаг. За мөн одоо Солонгос улсын iFrom 3 гэсэн юм бас иммунологийн бүрэн автомат анализатораар бас хавдрын маркерууд, хавдар илрүүлэх шинжилгээ, торчийн халдварууд гэдэг ийм олон үзүүлэлтийг үздэг. За биохимийн бүрэн автомат анализатор байна. Биохимийн бүрэн автомат анализатораар бид нар биохимийн элэг бөөр, нойр булчирхай, одоо бодисын солилцоо, мөн одоо электролит гэх мэтээр одоо үндсэндээ одоо 50-аад нэр төрлийн шинжилгээг бол хийж гүйцэтгэдэг. За энэ бол манай iFlash 1200 гэсэн мөн бас иммунологийн бүрэн автомат анализатор гэж байгаа. За молекул биологийн лаборатори байна. За манай молекул биологийн лаборатори дэлхийн замаар дамжих халдварын шинжилгээ, мөн гепатит B, C, D вирусын ачаал тодорхойлох шинжилгээг одоо молекул бүрэн автомат бодит хугацааны полимеразын гизээ урлын аргаар хийж шинжилдэг ийм лаборатори байгаа. Мөн одоо бэлгийн замаар дамжих одоо 21 төрлийн үүсгэгч, мөн одоо хүний папиллома хүнчээр вирусын одоо 21 субтипийг илрүүлэх ийм шинжилгээнүүд бол хийгддэг юм лаборатори. За одоо нэг умаа хозооны хор тавдар айгүйх болцсон байна тий. Тэгээд дээрэс нь одоо энэ нэг ийм одоо хүний папиллома вирусын халдвар байна уу үгүй юу гэдгээ бид нар яаж үзүүлэх вэ гэдэг эмэгтэйчүүд маань ялангуяа маш их анхаарал хандуулдаг тий. Энэ дээр бол танаа лаборатори дээр ирээд шинжилгээгээ өгөөд вакцинд хамрагдах боломжтой байна шүү дээ. Тийм шинжилгээ өгөөд за манай энэ лаборатори дээр одоо бид нар яг ингээд сүүлийн үеийн дүнгээс ярихад одоо сая 2025 онд одоо нэлээдгүй олон эмэгтэйчүүд хүний хүнчээр вирусыг илрүүлэх юм шинжилгээ өгсөн. Тэгээ энэ шинжилгээний үр дүнгээр бид нар сая яг инженерийн баяр төлөвлөсөн онл практикийн баг хурал дээр одоо үр дүнгээ танилцуулсан. Нийт одоо 25 онд шинжилгээ хийгдсэн 277 эмэгтэй одоо папиллома вирусын ямар субтипанд хамгаалж байна. Яг энэ нөгөө 4 цент вакцины үүсгэгчийг хэдэн хувь илэрсэн байна. 9 цент вакцины үүсгэгч хэдэн хувь илэрсэн байна гэдэг маш нарийн үр дүнгээ судалгаа гаргасан. Тэгэхээр одоо манай энэ шинжилгээний одоо үр дүнгээр бидний одоо хийж байгаа энэ 4 цент вакцинаас бол
одоо нэлээд үр дүнтэй байна. Энэ вакциныг хийлгэснээр эмэгтэйчүүд одоо ирээдүйдээ хамгаалагдаж чадчихна. Одоо өвдөхгүй байх одоо магадлал өндөр байна гэсэн дүгнэлт бас гаргасан байгаа. Энэ чинь бас их таатай мэдээ юм шиг эмэгтэйчүүд маань ялангуяа сонсоход те. Бид нар ч бас яг нөгөө хийсэн шинжилгээ үр дүнгээрээ ингээд ихтгэл тавиад бас үр дүнгээ хилцүүлсэн баггүй. Тэрэн дээр манай энэ шинжилгээ бол маш үр дүнтэй, найдвартай гаргадаг юм. Эмнэлэг болгоо ер нь ингээд лаборатори болгон ч гэдэг юм уу нэг тодорхой нэг юм судалгааны ажил бас хийх давхар хийж явдаг баг те. Тийм. Манай лаборатори нь одоо үүсгэн байгуулагдсанаас хойш 2018-аас хойш одоо тасралтгүй одоо лабораторийн чанарын гадаад танилтын хөтөлбөрт бол амжилттай хамрагдаж ирсэн. Одоо Канадын Vancouver Accuracy гэдэг олон улсын чанарын гадаад танилтын хөтөлбөрт бид нар молекул биологийн шинжилгээгээр хамрагддаг. Мөн үндэсний хэмжээнд явагддаг. Одоо чанарын гадаад танилтын хөтөлбөрт микробиологийн чиглэлээр молекул биолог, биохим, иммунолог, цусны чиглэлээр, цус бүлэглэлтийн чиглэлээр бол амжилттай бол хамрагдаж ирсэн. Тэгээ энд бол манай одоо чанарын гадаад танилтанд хамрагдсан хөтөлбөрүүдийн сертификатууд одоо ингээд байж байгаамаа. За дараагийн за энэ надаа манай микробиологийн лаборатори. За микробиологийн лаборатори маань бол бүх төрлийн нянг ялган дүүх антибиотик мэдрэг чанар үзэх тийм ээ. За тэгээд дээрэс нь шимэгчийн халдвар илрүүлэх ийм шинжилгээнүүд хийгддэг. Яарч үзсэн. За манай микробиологийн лабораторид одоо манай Монгол улсад давмгай зөглөн илэрдэг одоо нэнгийн халдваруудыг одоо илрүүлэн онцлох антибиотик төсвөрчлөлтийг үзэх ийм лаборатори. За тэгээд уламжилт одоо нэн өсвөрлөх аргаас гадна цус өсвөрлөх бүрэн автомат анализатор байна. Мөн одоо бидний нэг үйл ажиллагаанд хэрэглэдэг D96 гэсэн ийм микробиологийн бүрэн автомат анализатор байгаа. Тэгээ энэ анализатор маань ямар давуу талтай вэ гэхээр одоо 500 гаруй нэр төрлийн нэнг олол өсвөрлөх мөн олон улсын одоо CLSI-ийн өдөр дэмжээний дагуу 200 гаруй нэр төрлийн антибиотикийн төсвөрчлөлтийг үздэг ийм давуу төхөөрөмж байгаа. Уламжилт одоо өсвөрлөх аргаасаа одоо цаг хугацааны хувьд бол одоо бүрэн боломжтой цаг хугацаа хэмнэдэг. Нэг дор бол 40 карт унших ийм боломжтой. Бид нар энэ картн дээр одоо нэнгийн болонгаа бэлдээд төхөөрөмжтэй оруулаад хариу одоо шинжилгээ явагддаг. Одоо мэрэгсэн эмийг судлаач эмч лаборанттай. За тэгээд өдөртөө бол 40-с 50 ийм одоо эсийн шинжилгээ хийх юм хүчин чадалтай лаборатори байгаа. За үзэгчдээ эрүүл амьдрал цай нэвтрүүлэг үзэгч та бүхэнд шинэхэн дугаараа хүргэж байгаа. За манай эрүүл амьдрал цай нэвтрүүлгийн хувьд бол эрүүл мэндийн боловсрол олгох нэвтрүүлэг. За гэхдээ бид энэ удаад арай өөрөөр хийж байгаа. Юу вэ гэхээр оролцогчтой ах юм.
оролцогчоо бид нар яг одоо гудамжнаа сонгох гэж байна гол нь. Тэгээ хүмүүс маань яг нөө эрүүл мэндийн асуудлаа дэлгэж ярина, үзлэг онцлогоонд хамрагдах учраас бас яг төдийлөн зөвшөөрөх нүггүй юу юутач одоо энэ хавар явж байгаа хүмүүсээс асууя гэж бодож байна. Тэнд хоёр их чирж байна. За тэгээд нэвтрүүлгийн маань оролцогчид илүү нөгөө олон төрлийн нас насны төлөөлөл бас их онцлог байдаг. За тэгээд түрүү бол нэлийн хэдүүнээс асуусан зөвшөөрөөгүй. За энэ ирж байгаа эмэгтэйгээс авчи. Самано эрүүл мэндийн нэвтрүүлгийн оролцогч болох уу? Болохгүй басарай. Эрүүл мэндийн нэвтрүүлгийн оролцогч болох уу? Самано эрүүл мэндийн нэвтрүүлгийн оролцогч болох сонирхож байна уу? Завгүй. Самано TV5 телевизээс эрүүл мэндийн нэвтрүүлгийн Самано TV5 телевизээс эрүүл мэндийн нэвтрүүлгийн оролцогч болох уу? Жоохон завгүй явж нууцлаа. Самано эрүүл мэндийн нэвтрүүлгийн оролцогч болох уу? Үгүй. Би завгүй. За. Самано TV5 телевизээс эрүүл мэндийн нэвтрүүлгийн оролцогч болох уу? Үгүй. За. Самано TV5-аас эрүүл амьдрал цааны нэвтрүүлгээс явж байна. Манайх ингээд нэвтрүүлэг дээрээ нэг юм оролцогчтой байх гэж байгаа. Эрүүл амьдралцгааны нэвтрүүлэг бол эрүүл мэндийн боловсрол олгох ард иргэдэд бас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг манай эрүүл мэндийн салбар яаж хүргэдэг вэ гэдгийг хүргэдэг нэвтрүүлэг юм. Тэгэхээр та хоёрыг энэ нэвтрүүлэгт маань өөрсдийнхөө эрүүл мэндийн асуудлыг одоо яриад олон нийтэд сэрэмжлүүлэг болох үүднээс хэрвээ өөрсдөн дээр ямар нэгэн асуудал байгаа бол та тэрийг ярьж болно тий. Тэгээд дээрэс нь манайх Мом медикал эмнэлэгтэй хамтарч ажиллаж байгаа учраас та хоёрыг бас одоо нөгөө эрүүл мэндийн үзлэгт бас хамрагдаад тий. Биеийнхаа эрүүл мэнд төр хаана ямар алдаа дутагдлаа нь юугаа бид нар засах хэрэгтэй юм ингээ мэрэгжлийн эмчит зөвлөгөө аваад ингээ бол та хоёр нэвтрүүлэгт орж болох уу? Чадах юм уу битээр? Чадахгүй хаа. Гэтэ Мом медикалыг бол мэднэ би үйлчлүүлжсэн олон жилийн өмнө тий. Мэднэ. Гэтэ битээр чадах юм уу? Яг та хоёр одоо ингээ нөгөө нэг бит хоёр одоо ингээд асуудлаа тий ил ярьж чадна гэх юм бол та хоёрыг бол зөвшөөрвөл би бол оруулмаар байна. Битээр хоёулаа цуг орох уу? За болох юм уу? Чи яах юм? Та яа юу гэж бодож байна? Одоо хоёлаа. Тий. Та хоёрт одоо жишээлбэл эрүүл мэндийн асуудал байх уу? Та хоёр одоо хэдэн насны төлөөлөл байх вэ? Битээр 60 гарч штт. 60 гарч байгаа. 60 гаруй насны төлөөлөл. Бид хоёулаа хамт орж болох юм уу? Бол завал явуулъя. Тэр удах юм. Энэ хараа ингэн одоо тийм Мом медикал эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн яг одоо энэ оролцогчтой дугаар маань нэлээд хэдэн цуврал дугаараар хүрнэ. Тэгэхээр тэр цуврал дугаар болгон дээр та хоёр маань тухайлсан одоо асуудал тий эрүүл мэндийн ямар асуудал вэ тэр болгон дээр үслэгт хамрагдаад явна. Дээрээс нь мэрэгжлийн эмчийн зөвлөгөө авна гэсэн үг. Тэгээд өгнө гэсэн үг. Тэгээд та хоёрыг бас шинжилгээнд хамруулна гэсэн үг байхгүй юу? Тийм үү, уулан зүгээр л дээ. Татгалцахын аргагүй санал хийдэг шиг байгаа байхгүй юу? Тийм байна. Тэгээд таны хувьд ямар саналтай байна? Бас Хоёр одоо жишээлбэл хамгийн сүүлд хизээ эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлв. Жил гаруй өмнө би үйлчлүүлсэн юм тийм. байна. Аха. Би бараг 2 жил хоо. 2 жил. Тэгвэл одоо дахиад нэг одоо үзлэгт хамрагдах бол болцсон л юм байна тий. Эрүүл одоо эрт илрүүлгээр ярих юм. Уулан болцсон тий. Тэгвэл тэгээд одоо хэдүүлээ танилцъя. Хэрэг зөвшөөрч ивэл тий. Нэвтрүүлэгт орооч гэж өөрөө байгаа шүү тий. Таны одоо өөрийгөө танилцуулаач. Мөнгөт бол. За мөнхт бол. Тий. Таны алтан цэцэг. За хоёр их тэгвэл зөвшөөрч гинөө яг уу. За зөвшөөрөе да. За баярлалаа үзэгчтэй. Нэвтрүүлгийн маань оролцогчид яг хоёулаа явж байгаад 60 насны төлөөлөл тий. За мөнхт бол алтан цэцэг гэдэг энэ хоёр ихч маань нэвтрүүлгийн одоо оролцогчоор оролцох одоо энэ зөвшөөрлөө та хоёрт одоо маш их баярлалаа. Энэ бол та хоёрт бол одоо эрүүл мэндийн одоо маш том хөрөнгө оруулалт гэж би бол хувьдаа хөтлөгч хүний хувьд бол хэлмээр байна. Тэгээд дээрэс нь 60 насны төлөөлөл гэж байгаа учраас яг одоо 60 насны төлөөлөл болсон эмэгтэйчүүд рүү чиглэсэн одоо мэдлэг мэдээлэл бас маш их хөврөх нэ. Тэгэхээр энэ бол одоо нэвтрүүлгийн маань үзээ сууж байгаа эмэгтэйчүүдэд ч гэсэндээ үзэгчдэр ч гэсэндээ маш хэрэгтэй нэвтрүүлэг болно гэдэгт бол итгэлтэй байна. За баярлалаа та нарт хэрэгтэй надад хэрэгтэй юм шүү. Баярлалаа. Сэтгэлээ уулзаж YouTube зүгээр явж байгаа ингээ нэвтрүүлгийн оролцож болчихлоо шүү дээ. Харин тий. Юунд нэвтрүүлэлт орно гэсэн чинь жоохон тулгамдчлаа. Гэтэ орно. За баярлалаа хоёроо. За баярлалаа. За эрүүл амьдрал цааны нэвтрүүлэг үзэгч та бүхэнд нэвтрүүлгийнхаа оролцогчийг бас гудамжнаас сонгож авлаа. Тэгээд эрүүл амьдрал цааны нэвтрүүлгийн удаагийн дугаар яг ингээ оролцогчоо сонгоод өндөрлөж байна. Дараагийн дугаараар үзэгч та бүхэн маань илүү одоо өрнөлтөө үйл явдалтай нэвтрүүлгийг хүлээн авч үзэх болно юу вэ гэхээр хоёр оролцогч маань эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамрагдана. Ингээ нэвтрүүлэгтэйгээ хамт байгаа үзэгчтэй анхаарал хандуулсанд баярлалаа.